Хуурт бус тодорхойгүй байдлын өсөлтөлдөг гэдэг. A very little understanding boss, no childcare at all. Hal yang paling bikin saya stres dalam pekerjaan adalah target yang tinggi, tekanan dari atasan, suasana pekerjaan yang panas. Saya sering merasa lelah banget. Bukan cuma secara fisik, tapi juga secara mental. Ажилдаа ирмээргүй санагддаг. За тэгээ сүүл рүүгээ ажил хийх хүсэл сонирхолгүй болдгоо. За юун дөрөнд ажлын ачааллыг тэнцвэржүүлэхээс эхлэх байх гэж бодож байна. Doing things on time and making the load and the stress level a little easy on people will make it much better. Би хүмүүс хоорондын харилцаа буюу би хүндэх хэрэгтэй гэж ойлгодог. Одоо үүнээс гарах ч гэдэм юм бусдад урайлмаар байгаа зүйл маань гэх юм бол төрөлсөнчлөн нөгөө ойлголт нэмэгдээсээ баталгаатай нотлогоотой зүйлсэд итгэдэг болоосой бодит өвөгдөл дээр суурилсан шийдвэр гаргадаг болоосой гэдэг хүсэлтэй байна.